Тэр нурсан сургуультай тойргийн гишүүн байна. Тэгээд сургууль нурсны дараа бол олон л асуудал болсон. Тэгээд гал одрах гишүүн болон та бүхэнд баярлалаа. Энэ асуудлыг хөндөж олонний анхаарлын төв тавьж байгаад. За улсын хурал дээр усны тухай хуулийн шинжилсэн найруулгын ажлын хэсгээ авахчаар ажиллаж байгаамаа. Тэгээд энэ хүн амын ундны ус хүний одоо аюулгүй эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлж байгаа юм судалгаа, удаа дараагийн судалгаа байна. Монгол улс тэр чигээрээ ус нь одоо эрүүл ахуйн шаардлага хангаагүйгээ миний одоо энэ юм дээр байна л да. Тэгэхээр манай хүний эрхийн үндэсний комисс энэ бол хүний амьд явах эрх тийм ээ. Энэ тал дээр хийсэн судалгаа байдаг юм уу? Байдаг бол та бүхэн хариулж өгөөч. Энэ бол ноцтой асуудал. За дараагийн нэг асуудал сургууль орчмын аюулгүй байдлын тухай хууль инх хамгаалан гишүүн оруулж ирээд ярилцж явах үед за анги танхимыг будж байгаа будагч бодсонд формальдегид бензол гэдэг хүүхдийн хорт хавдар үүсгдэг бодистой будгаар будаж хорт хавдар үүсгэж байгааг нотолсон тухай судалгаа хийсэн эрдэмтэн улсын хурал дээр хэлсэн. Би нэг энэ хүнтэй бас уулзсан. Үнэхээр тийм байсан. Энэ будагуудыг бол Америкийн нэгдсэн улс, Европод бол хориглодог. Хятад бол энийг аль хэзээ тогтооцсон. Гэтэл манай сургууль цэцэрлэг буцаар байгаа. Энэ тал дээр судалгаа, сануулга байгаа юу? За сая 0-5 насны хүүхдийн уушгийн өвчлөлт сургуулийн дотоод сургуулийн өмнөх насны боловсролын цэцэрлэгт одоо бас байна гэж сая гарлаа. Яа гэвэл цонх нь онгоодгоо. Одоо манай энэ цонх ч гэсэн ингээд томоор онгоохоор бид сая гадаад дуучим байгаад буцаагаад хаачлаа шүү дээ. Тэгээд бөхчин байна. Тэг бид нар ингээд нэг юм хүүхдээ боддгоо, хүүхдүүдийнхээ аюул, эрүүл мэндийн асуудал санаа зовдгоо улс чим шиг сурах орчинд нь санаа зовдгоо. Дээрээс нь хүн ард нь өнөөдөр уух ус нь бүсчлээд гаргацсан энэ миний өмнө байгаа шинжилгээгээр чанарын шаардлагад эрүүл ахуйд нийцэхгүй гарсан байгаад энэ талаар юу ийжсэн. За 3 дахь асуулт байна. Сэтгүүлч баяр жаргалыг хориход хүн ёсны наад захын тусламж үйлчилгээ, хувцас солих эрх олгоогүй, арга эртээ нуулзах эрх олгоогүй байсан талаар би сонссон. Тийм учраас хүний эрхийн үндэсний комиссээс бас албан ёсоор тодруулъя. Ингээд би 3 асуултанд хариулт аваад нэмээд тодруулъя. За хүний эрхийн үндэсний комиссаас хариулъя. За мөнхсөглөн гишүүний асуултанд хариулъя. Монгол улс дахь хүний эрхчлөөний байдлын талаар 23 дахь илтгэлд эхний сэдв нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг авч үзсэн. Энд бид нэг 4 сэдвийг хүндсэн. Агаарын бохирдлын асуудлыг, усны чанарын асуудлыг, хөрсний бохирдлын асуудлыг, стандарт Улаанбаатар хотын хэмжээний стандартын асуудлыг авч үзсэн. Энэ дотор усны асуудлуудыг бид нэр байгаа хэмжээнд нь илтгэсэн. Өөрөөр хэлбэл тэр усны чанар худаг энэ сайжруулах ёстой ямар арга хэмжээ байгаа юм бэ гэдгийг энэ 37 дахь 2024 оны улсын хурлын тогтоолд бид нэр санал өгсөн юм аа. Нэг юм ажил явж байгаа. Таны хэлж байгаа үнэ устай холбоотой, өрстэй холбоотой, агаартай холбоотой, дотоод орчны агарын чанар стандарттай холбоотой бүгдэн дээр нь олон хийх ажил байна. Тийм учраас сайжруулна гэдэг энэ саналыг нь тухайн үед өгөөд энэ 37 дугаар тогтоол батлагдсан юм аа. Хэрэгжилтийн араас бид нэр хөөцөлдсөн. Өнгөрсөн жилжингээ 37 дугаар тогтоолын бэлтгийг ирүүлээч гэдэг. Түүнээс гадна 37 дугаар тогтоолд нь ороогүй зарим заалт ус, хөрс, агаар стандарттай холбоотой бид гишүүний зөвлөмжөөр эрх бүхий байгууллага яамдуудад нь бас тус бүрт нь үргүүлсэн. Нэг хэрэгжүүлээч гэдэг. Тэгээ үнэлгээг нь аваад үсгээр хангалтгүй эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн талаарх тэр бидний одоо хүний эрхийн илтгэл түүний мөрөөр гарсан их хурлын тогтоолын хэрэгжилтийг бол 25% гэж үнэлж байгаа хангалтгүй байгаа. Аль нь бүх талаар хангалтгүй. Тэр хоёр бодис ярьж ийн энэ тэр бодисуудыг бид нэр яг тусгасан. Гайлын газраас, стандарт хэмжилт зүйн газраас, боловсролын байгууллагаас бидний төлөөллийг оролцуулж агаад тэгээд энэ эрүүл мэндийн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс энийг бол шүгүүл үлээсэн. Энэ ингээд биднэрт аларм өгч байгаа маа анхааруулга тохио өгөөд хахад би таагахгүй нь ядаж 6 сар засвар үйлчлэгээ хийх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн байгууллага, боловсролын байгууллага хүн олноороо зочдог нэг цагийн үйлчлэгийн төв зэрэг байгууллага дотоод агаар сэлгэлт агарын чанараа сайжруулах ёстой байна гэд. Энэ бүхнийг нь бид нэр тэр тоотой баримттай кейстэй оруулаад тэгээд арга хэмжээ аваач гэж санал болгосон гэсэн үг. Энэ 37 дор явж байгаа нэг юм асуудал байгаа. За
хоёр дахь асуудал нь юу вэ? За баяр жаргаллын тухайд манад хүний эрх хамгаалагчийн хороонд өөрөө өсөлттэй гомдлоо ирүүлсэн. Тэгээ манайхаас 3 удаа өөртөө нь холбогдсон байна. 2 удаа 461 дээр очиж орчин нөхцөлийн талаар сонссон байна. Ер нь бол өөрийнх нь тавьсан хүсэлт эрүүл мэндийн байдлаа бид хяналтанд ойлгох хүсэлтэй байна гэсэн. Тэгээ тэрийг нь бол уламжлаад тэрийг нь эмчийн хяналтанд оруулаад эрүүл мэндийн байдал хүслэг зөвлөгөө өгсөн. Хоёр дахь нь ер нь сэтгүүлчийн үгээ хэлсэн үзэл бодлоо илэрхийлсэнтэй холбоотой асуудлын талаар бас байр суурьаа илэрхийлээч гэж хүссэн. Гурав дахь тэр одоо өөрийнх нь мөрдөн шалгаж байгаа асуудлын талаар бол Хүний эрхийн үндэсний комисс хуулийнхаа дагуу эрх олгодоогүй байдаг юмаа гэдгийг нь бол тайлбарлсан.